Буян тухай бомтоор өнгөрсөн 4-р сард манай улсын иргэн БДБ нар улсын хилээр гарсан орсон штамп хуурамчаар үлдэн хил нэвтрхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг иргэний харьяалал шилжит хөдөлгөөний ерөнхий газрын буян тухай дахь газрын шалгагчид илрүүлжээ. Мөн Монгол улсын иргэн Б бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрхийг завдсан. Иргэн Б Л нар хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй зорчхийг завдсан зөрчлийг тус тус илрүүлж холбогдох байгууллагууд хүлээлгэн өгсөн байна. Мэдлэг дутуугаасаа болоод одоо тухайн визийн зурч хугацаагаар зорчичоод тэрнээс дээш хугацаар хэтэрсэн бол штампыг нь үзэхээр гайгүй байт юм аа ч гэдэг юм уу. Одоо манай дээр баригдаж байгаа хүмүүс бол дийлэнх тийм зүйлийг ярьж байна л та. Тэгэхээр бол энэ зүйлийн төрлийн зөрчлийг хийснээрээ бол аль аль улсын иммиграшн дээр баригдах одоо асуудалтай. Одоо манайх бол яг өөрсдөө дотооддоо бариад байгаа. Одоо илрүүлж байгаа, барих гэж байгаа. Илрүүлээд одоо энийг хууль хэлтийн байгууллага шалгуулахаар өгч байгаа. Тэгэхээр одоо Монгол иргэд болон гадаад улсад одоо амьдарч байгаа иргэдэд бас Монголд байгаа хүмүүс маань мэдээлөгч ямар энэ одоо хуурамч стампыг битгий даруулаач гэдэг зүйлийг хэлэх гэдэг. Энэ маань одоо хүмүүс хууль хэлтийн байгууллагын хараа алдаас холуур байгуулах гэдэг тийм үүднээс даруулж байгаа байх. Гэтэ энэ бол боломжгүй үсүү гэдгийг бас ард иргэдтэй хэлье. Энэ дээрээ бас тодорхой хэмжээний үнэлгээ мөнгөөр дарагддаг гэдэг яриа байлаа. Тэгэхээр бас ард иргэд маань одоо тэр мэдээлэл дутуугаас болоод эд мөнгөөр охирох юм уу одоо цаг заваараа дээрээс нь улсын хилийг улсын хилээр нэвтрэхтэй ингээд саатуулж байгаа асуудлууд гараад болохоор энийг бас та бүгд анхаараач гэж. Буян тухай бомтын хувьд олон улсын агаарын тээврээр зорчин өнгөрч байгаа иргэдийг нэвтрүүлдэг онцлогтой. Зуны улирал буюу аялал жуулчлалын үеэр тус бомтоор 4,000-аас 4,500 орчим зорчигчийг нэвтрүүлдэг бол өвлийн улиралд 2,000-аас 2,500 гаруй зорчигчийг хил нэвтрүүлдэг байна.